дараагийн мэдээ мөн л их хотын иргэдтэй холбоотой мэдээлэл байна. За тэгэхээр 1960-ад оноос хойш суурин амьдарсан зайсан хавийн иргэдийн газрыг төрийн тусгай хамгаалтын бүс гээд нэг хэсэг өмчлүүлэхгүй байсан юм а. Тэгвэл оюун хорол сайдын үед олгож хэлсэн газар өмчлөл одоогийн шин сайдын үед үргэлжлэх болов уу, тэр хിവэрээ хэрэгжих болов уу гэсэн айдас зайсангийн иргэдийн дунд байсаар байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр шин сайд Бат цэрэг төрийн залгамж халааг алдагдуулахгүй ажиллана гэдгийг аль бие усаар мэдгдсэн байна. Хаан улд дүүргийн 4 хорооны иргэдийн төлөөлөлтөд өнөөдөр салбарын сайд уулзах үеэрээ энэ асуудлыг ярьсан байна. Байгаль орчин ногоо хөгжил аюул жуулчлалын сайд Бат цэрэгтээ өнөөдөр хаан улд дүүргийн 11 дугаар хорооны засаг дарга Төвшин Жаргал, зам улсын хурлын гишүүн Болд, байгаль орчин ногоо хөгжил аюул жуулчлалын яамны тусгай хамгаалтын нутгийн удирдлагын газрын дарга Бат Сансар, хаан улд дүүргийн 4 дугаар хорооны засаг дарга Гаан уднаар уулзаж энэ сэдвээр ярилцлаа. Зайсангийн угуул иргэд газрыг нь олох асуудлаар олон жил яригдсан боловч таг чиг байсаар байсан. За харин өмнөх сайдын үед асуудал эхнээсээ зэгцэрч эхний айлууд гэрчлэгээ аваад байна. Засаг төр солигдохын хэрээр өмнөх ажлууд мартагддаг жишг энэ удаа давтагдахгүй гэдэг айдас иргэдийн дунд байна гэж уулзалтанд оролцсон хүмүүс хэлж байсан юм. Бат цэрэг сайдын хувьд хаан улд дүүргийн 4 11 дугаар хороо буюу Зайсангийн орчимд 1960 оноос хойш амьдарч буй 600 гаруй өрхөд ээлж дараалан газар ашиглах гэрчлэгээ олгуулахаар өмнөх сайдтай зөвшөөрсөн гэдэг хэллээ. Засгийн шүүх мөнх хөрлөгөө за одоо бусад хүрээд ойлголцоод иргэдтэйгээ яриад уулзаад ажиллаад шийдчих хэсгийг ангилаад яахарахгүй маргаа үсчээд байгаа хэлж юм яаж шийдэх вэ гэдэг 2-3 ангилаад тэгэхгүй ингээд дотроо бөө дотроо яваад байлаа. Тэгээд их зөрчилтэй юм шиг ингээд яриад зугаад хайцгүй шийдчих болно юм шиг тэгж нэг тийм экзог хийсэн юм битгий. Яг шийдэж болмоор нийш ингээд гаргаа. За энэ дээр үл сайдд зургуулахаар болчих юм байна гэх. Тэр нь хуульд нийцэн шүү. Дараад нь дахиад элдв янз юм байхгүйгээр танаа хүн ирсэн нь оруулах уу? Тэгээ одоо оруулъя. Тийм байдлаар шийдвэр зүгээр. Нөгөөх нь болохоор зэрэг сая юм хэлсэн шиг одоо яахахгүй шүүхрөө очихоор хийдгэрч чадгаа. Тэгээ тэрийг тал талаасаа иргэд ялангуяа одоо тэр шүүхтэр очиод асуудал шийдвэрээр гаргуул сайн шүү. Эхний ээлжийн өрхүүдийн газрыг энэ оны 6, 7 дугаар сард олгоод байгаа. За тэгвэл улсын хурлын гишүүн бол Бат цэрэг сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр төрийн залгамж чанарыг алдагдуулахгүйгээр өмнө ихлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. За энэ хүрээнд ирэх баасан гараг буюу 9 дугаар сарын 18-нд Зайсангийн угуул 60 өрхөд газар ашиглах гэрчлэгийг олохоор боллоо.